За өдрийн мэндийг хүргэх сонсогчдоо Улаанбаатар хотод маань 15 цаг 30 минут болсон байна. За 7 хоног бүрийн пүрэв гарагт сонсогч та бүхэнд бэлтгэн хүргэдэг бидэнд тохиолдсон аимшигт түүхүүд нэвтрүүлэг маань эхлэхэд бол бэлэн болсон байна. За студиуд Шилтэй багийн боёо Бат хоёр ах маань байна. Өдрийн мэнд хаа. Өдрийн мэнд. За тэгээ хөөрхөн намун миний бие за найруулагчаар Ууган Баяр нар ажиллаж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэг маань бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн маань дугаар номер 9 юм байгаа юм. За ингээд 9 удаа ингээд нэвтрүүлэг болоод явцсан гэсэн үг. За эхний түүхийг би хэлж өгье. За манай угаалтуур том өрөөний хаалга хоёр бараг зэрэгцээ байдаг юм л да. Тэгээд сая гэртээ ганцаараа шүдээ угааж байхдаа толин тараад дуу аялаад байж байтал зүүн талаар гинт шар ус босгоод нэг л эвгүй болцохоор нь зүүн талын жөтгөр маань сүнс зүүн мөрөн дээр маань суучихсан юм байх та гэж бодоод л өөртөөгөө яриад л мааз болгоод байжгаад шүдээ угааж дуусаад эргээл харсан чинь том өрөөний хаалга хаагчсан байдаг юм байна да. Уг нь хуучин модон хаалга болохоор их л гягтан чимээ гаргаж хаагддیں۔ Ер нь л гэрийн минь бүх хаалга одоо том өрөөндөө унтах гэд хэвтэнгээ энийг бичиж байна. Саяны явдал миний толгоноос юусоо гарахгүй байна гэж хэлсэн байна. Аймаар юм да. Заримдаа яг нүдний үзүүрт нэг юм гээ сүүмгэсгээл явдаг шүү дээ. Тэгээд харахаар нөх хүн байдгүй ч юм уу, юм байдгүй ч юм. Нэг хальт юм хард юм шиг байгаа юм би тэгж л боддог. Тэгээд одоо гягтанж дуурдаг хаалга нь өөрөө хаагдсан байсан гэхээр ч л одоо эвгүй юм та. Гайхалтай. За дараагийн миний түүх болохоор ингэж байна. За нэг болсон явдлаа ярья. Оюутан байлаа. Хорооллын бичлэлт манай анги охин байр хөлсөлдөг байсан. Ангийн хэсэг огтороо шоудаад тэдний дүргэлжлүүлэхээр боллоо. Дэлгүүрээс ууж идэх зүйл аваад тэднийд хоол хийж идэнгээ. Одоо үнэ гэж ярьдаг штэ тий. Тийм ээ. Том пяв. Тийм үнэ гэдэг пяв задлаад ууцгааж байлаа. Миний дотор муухаараад 0-д орлоо. Бөөлж ихэд огөөлж байтал нуруунд дэр нэг хүн дарж ийн. Нэг нь л ирээд дарж өгч байгаа юм байна да гэж бодоод улам агууллаа. Тэгтэл 0 руу толгой минь улам дарагдаад байна. Би оочлооштой гээд хатаагуураас нь зуураад дээшээ өнгөтөл хинж байгаагүй. Бүр ингээ уусан юм гартал зэвүүцээд гүүгээд нөгөө хэд дээр очтол гэрээ эзэн охин орон дээрээ тасарсан юм уу, унтцсан юм уу, ямар ч тач хөвтөж гин. Тэгээд бусд нь байхгүй байгаа даа. Би нөгөөхийн сэгсрээд сэрэтэл чи яваагүй байсан юм уу? Би бүр сонирн болоод юу яриад байгаа юм бэ? Чи дөнгөж сая 0-д орж ирээд 0-д ороод гарч ирж байна. Та хэд бүгдээрээ байсан бидтэй гэсэн чинь мэдгүй би тасарсан байна гэд буцаад унтаад өгсөн. Би яхаа мэдхгүй хувцаа шүүрч аваад гараад гүйлээ хаан ч яваагаа мэдэх юм алга гүйсээр байгаад зам дээр гарч такси бариад байрлуугаа явсан. Харин маргааш нь харин нөгөө хэд намайг тасардаг гэд шоолцоож байгаа байна. Би тасраагүй мэдэж байсан учраас гэрээ эзэн охинтой тусдаа уулзаад асуусан чинь би тэр байрнаас гармаар байна гэд надад уйлсан. Тэнд юу болдог юм бэ гэсэн чинь намайг гарч болохгүй гэсэн гээд байранд нь очор битүүлэг зөөлөд болдог. Үргэлж нэг эрэгтэй хүн зүүдэнд нь орж ирж занал хийлдэг гэж хэлсэн. Тэгээ удалгүй тэр охин жилийн чөлөө аваад явсан дараа жил нь ирээгүй. Тэр байранд намайг сүнс ховсдсан юм шиг байлээ. Ингээ цаашаа бичих гэсэн чинь би ярцаагаад ойлгомжтой бичиж чаддаггүй гэсэн ийм түүх байна. Юм шүглцэл эзэнтэй л байранд байж таа. Аймаар л. Гэтэ тэр охин нь яасан бол тийм тэр нөгөө яг байрныхаа эзэн охин. Тийм зайлвал тэгэл одоо эвгүй юм да. Хэцүү юм ч. За минийх дараагийн түүх юм байгаа юм. Тэрэлжийн нэгэн амралт 3 давхрын люкс өрөөвөл миний амьдралдаа очисон хамгийн эвгүй газруудын нэг юм аа. Яг 2 жилийн өмнө өвөл хотоос найз залуутайгаа нэг хоног агаарт гарна гэд тэрэлж рүү явлаа. Замдаа хамаг гайгүй газар болгонлуун залгасан боловч амралтын өдөр ихэнх нь би битүү байж за тэгээ хайж нэг буудлын люкс өрөөг олоод захиаллаа да. Бид хоёр өөр амралтанд хүмүүстэй оройн хоол идэх байсан болохоор оройдоо очиж унтаад өглөө тайван гарах гэсэн төлөвлөгөөтэй явсан юм.
Нар жаргаагүй байхад очиход нөгөө буудлынхан надад гаднаанаасаа л нэг л эвгүүцээ таалагдаагүй. Гадаа нэг ч машин байхгүй байсан. За амралтын өдөр бүх амралт нь битүүшхгүй байхад худалчунд ажилтны машинч байхгүй, нэг хов хоосон ямар ч гэрэл асаагүй тийм л амралт байсан да. Би ямар эвгүй юм бэ гэд инээсэн хэрнээ нэг л цаанаа эвгүй оргисон. Ороход тэнд нэг ч хүнтэй таараагүй. Муухай хүүтэн инээрхтэй газар санагдсан. Дөнгөж ажилдаа ирсэн үү гэмээр нэг ихч сая баахан хүмүүс яваад гисэн мөртлөөсөө тэнд олон хүмүүс амарсан чинд юроосо байгаагүй. За ресторан нь хүртэл хаалттай байлаа. Амралт олдохгүй байхад голоод байлтай биш гэж бодоод дууга чигээрэл 3 давхарлуу нь гарan нэг ч хүнтэй таарах нь байтугай бүр амьд ч хүний дуу сонсоогүй. За энэ бол дөнгөж ихтэл байлаа гэж. Бид хоёр юмаа тавьчихад буцаж гараад нилээн ороо ирсэн. Дахиад л нэг ч машин ирээгүй, нэг ч гэрэл асаагүй. За нөгөө люкс өрөө нүүдэндээ цаана нэг өрөө унтлахын өрөөтэй ийм л газар байсан. За тэгэл яах вэ? Тэгсингс гэж ярьцгааж байгаад л бид хоёр орондоо орлоо. Манай хүн амархан унтдаг болохоор нам. За би бараг 11 цагаас шөнийн 3 цаг хүртэл үнэхээр араас нэгэн хараад байгаа ч юм шиг, юм дуграад байгаа ч юм шиг нэг л тавгүй байлаа. Унтлагын өрөө нь баахан толтой, нүдэ нэхэл юм бол юм харах гээд байгаа юм шиг санагдаад үнэхээр би ардзаагаад унтаж чадахгүй байсан. За тэгж тэгсгээд нэг юм шууд одоо унтах гээд гэвтэл нэг юм тесрээд шууд нуруугаар шар ус босгод нь найз залуугаа сэрээгээд эндээс хурдан явъя гэд тэхүүгээд одоо яаруулсан. Тэгсэн мань хүн яасан зүгээрүү гэдэл асуусан да. За шууд одоохон гээд манай хүн босчихсон. Манай хүн бол хизээч тийм жижиг сажиг юм дээр сүржигнээд байдаггүй тун бөө сүртэй хүн. Гэтэл яасан сүртэй яавал гэж одоо гэдэг төрлийн хүн бол энэ хүн манай хүн бол биш байсан. Гэтэл намайг хэлвүүгүй юу л шууд явсан би угаасаа нэг юм мэдэрчээд л намайг айлгах гээд л хэлээгүй юм болоо да гэж боддог. Бид хоёр ч шууд гараад гарах гэсэн чинь ресепшн нь олдохгүй хаалган түгжээтэй би яг л нэг аимшигын кинонд тоглож байгаа юм шиг л тэр байшингаас гарахын төвс. Арэ гэж гарч машиндаа суугаад эргэж харахаас ч аймаар хамаг нурууны хөлс цутгаад бараг километр шахуу явж байж санаа жаахан амарсан. Тэгээд шүн гэртээ ирээд харин шууд нам. Өмнө нь энд тэнд сүнсэн даруулж юм харахтаач тэгж айж байгаагүй. Тэр өрөө эсвэл буудал үнэхээр ямар нэгэн юмтай байсан санагддаг. Та нар тэр талаар сонсож байсан уу гэсэн байна да. Ямар амир эвгүй юм. Эвгүй тэгэд хөнгүү ил хөл буудал чинь тэгэл нэг ямар ч ганц ч хүн байгаагүй. Тэгээд тэг бусад буудлууд нь 4 хүнтэй байсан. Тийм тэгснэ ресепшн нь олдохгүй. Тэгснэ хаалган төгчээтэй. Амир одоо газрын мухард одоо янз янзын байхыг үгүйх газаргүй л дээ. Тэгээд тийм юм байвал зүгээр шалуухан зүгээр одоо толгой бүтэн байгаа дээр зүгээр гарахын төвстэй нам. Эвгүй. За дараагийн миний түүх болохоор ингэж байна. За нэг болсон явдлаа ярья. За оюутан энэ миний саяны уншсан түүх шүү дээ. Тийм ээ. Тийм байна. За тэгвэл яг өнөөдөртөө ингээл юу яч да. Өөр одоо чамд нэмж ярихаар аимшиг юм юу байна? Би ч одоо ерөөсөө тийм нэг аимшигын юм хум надад ерөөсөө тохиолддог ойлголоо. Гэтэ чи ер нь ингээд айж барьжээ юу? Ер нь ингээд одоо оюутан байхдаа өглөө ороо чи таагаар явчихсан хөөе. Би ч өглөө зүгээр гэрээсээ гараад хичээлдээ яваал тараал гэртээ хардаг. Яг тийм л маршрут. Заримдаа ингээл яадаг штэ ингээд одоо нэг хүний амьдрал юм чинь өглөө ороо ингээд харанхууд явж идэл зайлвал ингээд урд нэг эмэгтэй хүн явж идэх байхгүй. Тэгээд би юу ингээд ард нь ингээд явхаас санаа зүг. Нөгөө хүн чинь айгаад байгаа нь мэдэгдээд тэгээд би бүр айлгачваа гэх ингээд бүр холоор ингээд тойроод гардаг. Тэгээд яг яалтчгүй тийм мэдрэмж төрдөг штэ. Ингээд араас нэг хүн дагаад байгаа ч юм шиг те. За тэгжээтэл нэг булангаас нэг юм хараад байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрдөг л дөө. Ялангуяа би бол нөгөө юу гэдэг вэ юм
нөгөө хөдөө өвөөгийд зуны амралтаар очдөг. Ер нь өвлийн амралтаар ч очдөг л доо. Тэгээд нөгөө чулуун хороот гэдэг юм газар байдаг гэсэн. Тэгээд айгүй юм том том хөр чулуутай. Ингээ босоо гифтэй янз янзын чулуутай. Тэгээд хэрэгсүүртэй газар байхгүй юу? Тэгээд юу яадаг? Хүүхдэл байж тээ. Тэгээд манай өвөө эмээд нар ер нь юу яадаг? За ер нь үдшийн бүрийгээр тэр чулуун хороот руу битээ мал хуугаа оруулаарай гэдэг байсан. За яг хөө тэгээ мал хууч тэгэл орж штэ. Ялангуяа адуу мадуу бол ер нь яваа орчдөг. Тэгээд юу яадаг? Би нэг ер нь их ороод байдгүй байсан. Тэгээд сүүлд нь нэлээд том болсон байна. 7 8 дугаар 15 16 тал байсан санагдаад байна. Яг нэг үдшийн бүрийгээр яг ингээд нэг тас харанхуй биш нэг харанхуй болдог штэ. Ингээд нэг үл мэд ингээд туяраад байдаг тийм нэг үдшийн бүрээ. За нэг орон зуны тэр чинь нэг 10 цагийн алдад байсан. 9 гөрөөгөө нэг 10 алдад байсан уу. Тэгээд морьтойгоо орсон нэг хэдэн хонь тасраад үлдчихсэндээ тэрийг хайгаал явж байгаа санаа л да. Тэгэл ороход морь ивгүй. Нэг л ингээл чихэн ингээл сотолцоол ерөөсө байнг ингээд чимээ чагнаал. Тэгэл ингээл нэг юм морьч гэсэн амтэн шүдэ ингээд бие хураагаад байгаа нь мэдэгддэг. Ингээд явдггүй. Ингээл ингээд биеийн чангараал байдаг. Тэгэл яг тийм бүүдгэр чи ингээл нөгөө тэнгэрийн хаяа ингээд үл мэдэг улааж байгаас тэгэл ингээл харангуут нөгөө янз янзын хөр чулуунууд чи янз янзын хэлбэртэй болж харагдаал. Нэг тавгүй. Тэгэл тэгжэл энд тэнд нэг морь төрглөал. Түрхгээл ингээл төрглөн. Тэнгүү чи нөгөө муу адуу чи ингээл сонирн болоод сорцгээл. Тэгэл амар ивгүйсэн. Тэгээ нэг яалчгүй ингээд нэг юм нэг тэр нөгөө хэрэгсүүртэй газар чи нэг хүн амтан одоо оршуулсан газар гэсэн үг шүү дээ. Нэг тийм энерги байдаг. Тэгээд би тэрэндээс ер нь ээдээ ер нь бас сүрхэл миний одоо айжснуудын нэг хамгийн тодч тэр байсан нилийн айж гарч ирж байсан. Уг нь бол 15 6-аад сүрхий том болцсон л хүүхэд байгаа шүү дээ. Тэгээд би ч яасан тэр миний унд явсан морьч яасан да. Тэгээ нэг арайч нэг тэгээд тэр чин зүгээр нэг ингэ туулаа гарахгүй шүү дээ. Нөгөө хэдэн хон тасраад үлдсэн хон ямаагаа хайж ба амтэн чин чулууны лар руу одоо өнгөж яваа шүү дээ. Тэгээд тэр нэг чулуу ороотын нэг бүрдэл нэг майж явж арайч нэг юм яагаад нэг юм хэдэн хон ямаагаа олоод нөгөө дүүл чинь бас айцсан амтад ингээ хорцсон. Ингээ ерөөсө хөдөлж чадахгүй ингээ тойроо зогсцооцсон ингээ би нүргө толгоо ингээ хонч ингээ хорхоор ингээ бие биенийхээ бин рүү ингээ түзүүгээ ингээ ингээ доошо тонгоо зогсчихсон шүү дээ. Тэгээд зогсцсон хэдэн бэбис юмнууд. Тэгээд арайч нэг юм тэндээс нэг юм за нэг эзнийг харахаар нэг юм арай гайгүй болсон баг та. Ер нь нэг тийм энергитэй газар бол мэдэгддэг. Нэг тавгүй байдаг. За тэгээд нуруугаар нэг юм гүгээд байгаа юм шиг болоо. Нэг хүүт тааж байна уу? Хүүт таагаал. Тэгээд нэг хүн хараад байгаа юм шиг байдаг байхгүй юу? Тэгэл нэг ингээл яалчгүй ингээл тэгэл яаж ингээл тэнгууд морины ч их сотолцоол ингээл чимээлэл байдیں۔ Тэгээд тэрнээс л би их хайсан. Тэгээд арайч нэг юм айгаж ирж тэгээд хүүхд байсан нэрлэхэд за юу чи хаанаас олоо чулуу ороотоос оллоо гэж тэгсэн чи айсангүй юу л гэж манай дээр ахгүй л байсан манай нагад цахалдаа мань үн жаахан хээгүүд өөрөөсөө тэгээд нэрлэхэд гойго айсангүй л гэжсэн тэгээд мань үн бол намайг айсныг мэдсэн ер нь бол бид нэр ороо үчин цагаар чулуу ороот руу нэг ороод байдгүй тийм газар тэгээд яг үдээ тэгээд мань хүн ч бас өөрөө айдгаа мэдсэн л байх л да тэгээд намайг ч айсан гэж бодсон баг ер нь нэг тийм газар хийвгүй байт юм. Одоо тэгэл юу гэдэг тэр үед бол нэг 14 15 тайсан. Тий 15 16 орчимтай л байсан гэсэн. Тэгэхээр чин одоо ч гэсэн та хэрвээ зүгээр мэдхгүй те очих юм бол та одоо ч гэсэн айх. Айн штэ би бол одоо айн. Тэгэхээр угаасаа нөгөө насандаа биш угаасаа нөгөө хүн болгон яг. Тэгэл нэг энерги нь байд юм шиг байна. Тэгэл тэр хэрэгсүүртэй газар мадарч айдаа бас л яа. Тэгээ ядж яхад их сонио. Нэг ингээд адуу мадуу нууч ингээд нэг юу адуун сүргөөч мордууд нь тасарчд юм да. Яг ингээд нөгөө унлагны мордууч нь тасраад ингээд нэг 5 6 гараа нэг бүлэг болоо явчихдаг байхгүй. Тэгээд тэд нар чи энэ тэнд очиод турглана. Тэр чулууны ард мод орчод хороо зогсчих. Тэгэл тургалж мөрөх чи пүү. Өстө жиг гөлөг болж байгаа юм чинь зүгээр өстө. Нөгөө сүнс биенээ салаа явчих шиг болж байгаа юм чинь. Тэгэл тэр айж яваа үе чинь өстө айсан хүнд аргал хөдлөн гэдэг шиг санагдчихсан. Тэгээд ахиж бол би тийшээ нэг ер нь зүглээг бай. Тэгээ болжгүй тойрол тэгэл та өөр орг тэгдэг байсан. Би л ер нь бол нэг их юмнаас л айдаггүй. Чи тэгэл тийм газар явбал тэгэл үзийгэл явчих. Тэр нэг явж үзээг болохоор яг нэг айдгүй юм шиг санагдаад байдаг. Энэ ер нь энэ урагшаа говь руу бас яадаг юм шиг байгаа юм. Одоо говьчин бас нэлийн хүн хөл багтаа шүү дээ. Тэгээд ер нь яг үдэ говьч гэх юм байхгүй дээ хангаа газар ч ялгаа байхгүй. Ялангуяа энэ манай сонсогчид гэсэн сонсож байж магадгүй.
ер нь явж байгаад одоо хээр гадаа ганц нэг юм өнчин гэр тааралдвал нилээн бодолтой ормоор юм шиг байгаа юм. Ер нь гэхдээ орж болтгүй л гэж яриад идэг юм л шүү. Үгүй яг орж болно л доо. Тэр чин яндан мандангаар нутаа гарч байна уу гэдгээ нэгдүгээр тарна. За хоёрдугаарт гадаана тэр малчаа айлын гэрийн гадаа чинь ингээ малын хөлөөр ингээ юу яцсан байдаг штэ. Талхлагдсан байдаг да. За тэгээ нохойн байна уу, мал нь байна уу, малын хөлөөр талхлагдсан байна уу гэд ингээ нилээн хараад нилээн бодол болж иж орохгүй болвол өнчин гэр байдаг. Өвс зүйлэн талхлагдаагүй байдаг. Нохоо шувуу байхгүй. Ийм гэр байвал за одоо ер нь ээдтэй болж игэл тойроод явцсан тэр. Тэр нөгөө нэг говийн ганц гэр гээд нэг юу байдаг шүү дээ тий. Тэгээд ер нь бол би л аваад яг тэрийг сонссноос яг тийм нэг түүх байдаг шүү дээ. Тийм байдаг. Тэгээд тэрийг сонсон ер нь бол сонссноос хойш за ер нь нэг хизээ нэгэн цагттай нэг хөдөө гадаа явхаар болвол за ер нь бол ганцаараа байгаа айлд бол нэг их орё гэж бодох хэрэггүй юм байна даа л гэж тийм тэгээд ээдээ ер нь орлоо байлаа ч гэсэн за тэгээ хүний амьдрал баян шүү дээ. Хээр гадаа төөрж явж байгаа тэгээд нэг айл хайж явж байгаад ингээ нэг айл орох дээрээ тулах юм бол гадна талын сайн ажиглаарай гэж хэлмээр байгаа. Тэгээд нөгөө яг манай говийн зэрэглээ киноны одоо жүжигчид чинь яг тийм айлд буугаал тэгээд тэрнээс хойш ер нь нэгээрээ л одоо яасан гэдэг чинь хорлолд орцсон ингээл ярддаг гээл тэгдэгдээ. Тэгэхээр одоо бас ор хоосон ч зүйл биш юм шиг байгаа юм шүү. Тийм одоо тэн дээр ч нөгөө нэг юу гэдэг буцлагж исэн цай хийгээд ингээд дуусан чинь хөв хүйтэн байсан. Тийм. Одоо тэр нөгөө бас Монголын нэг аимшиг кинод хөлтрөг гээд үзчихсэн үү та? Хөлтрөг үзээгүй. Тэн дээр бас яг тэгдэг байхгүй ингээд буцалж байгаа цай ингээд хийгээд өгсөн чинь нөгөөт ингээ хөв хүйтэн цай. Даргилтал буцалж яхад л тэгэл хийгээл өгдөг. Ингээд аяхан тэгэл ожид хөв хүйтэн цай байдаг. Тэр нөгөө хөлтрөг дээр нэг тийм хэсэг бол гардаг шиг санагдаж байна. Тэгээд одоо тэр цай мэнэс намсвал тэгэл хорлол шүү дээ. Эвгүй. Тэгэл тийм байгаад байгаа юм да. Тэгээ ер нь юу ч гэсэн ер нь эвгүүдээ ер нь хаа газар явж байгаа. Би ч гэсэн ингээл сая энэний 100 ч би нөгөө урагшаа замын өдрөө яваад тавьчих гэж байгаа. Тэгээд яг ингээл нөгөө юу яж байгаа юм да. Нааша буцаж ирэхдээ ингээл өдөөс 2 3 цагийн алдад замын үүд дээр орж ирж байгаа юм да. Нөгөө гайл майл нөгөө янз бүрийн юм бүртгүүлж явд ингээд салгалсаар яваал нэг 3 гэж гарч ирээл. Тэгээд тэндээс нэг гадна талнаас нэг машина зогсоол дээр нэг одоо төлбөрийн төлөө машина аваад за замын өдөр ч одоо юугаа яах вэ тэгэл дугуй муугаа нэг шалгачаал. Тэгэл 3 гэж гарч байгаа юм. Тэгэл одоо шүн л ирж байгаа юм л да. Тэгэл тэр чинь ихэнхдээ л одоо яг ингээл тэр их том талыг чинь яг л харанхуугаар туулж байгаа юм чинь. Тэгэл зогсоол яг машин зам дээр явж байгаа юм болохоор арай гайгүй юм. За тэгэл нэг замаас гараад жаахан зогсоол бас нэг жаахан нуруугаа амрааш та хүн л юм чинь тасралтгүй 10 хэдэн цаг дээр чинь нуруу тасарч гай гэсэн. Тэгэл зогсоол тэр бүрийгээр хөнгүү газар зогсоол бийцсэхэд бас л санаад байгаа юм уу? Бас эвгүй шүү дээ. Ингээл угаасаа санаад байгаа. Чимээлэл хүн чинь тэгэл байгаль амт юм чинь ингэ чимээлэн шүү дээ. Энд тэндээс намайг юм харж явах ач гэдэг юм уу? Байхгүйг нь мэдээд байгаа мөртлөөсөө нэг тавгүйтэд байт юм. Тэгин. Угаасаа тэгин. За ер нь манай сонсогчид манай намуунаг нэг айлах цагт өчөөл байгаа юм байна да. Яг би нөгөө ингээл одоо сүнс чөтгөр байдаг гэл тийм одоо нөгөө дайрлага байдаг гэл ингээл сонсч л байсан боловч яг надад ерөөсө тохиолдож байгаа болохоор би тэрийг нэг их амар сүртэйгээр нөгөө хүлээж авдаггүй. Тийм болохоор ч юм уу надад нэг их тэгж амар тохиолдоод байдаг. Оюутан байхад ч гэсэндээ тэгэл одоо нөгөө хүмүүст одоо юу гэдэг нь харагдах хүндээ харагддаг гэдэг ч юм уу тийм ингээл одоо хүмүүсийн одоо түүхүүдийг сонсоод байхлаар ерөнхийдөө бол нэг ихэнх нь л нэг оюутан байх үед ч юм уу тийм ингэж тохиолдож исэн гэл ингээл ярьж идэг. Тэгтэл ингээд яг өөр дээрээ бодоод үзэхлээр бас яг тийм над дээр оюутан бол одоо нөө болоод ингээд суралцж явах хугацаанд бол ер нь бол төдийгөөс өдий хүртэл ер нь бол нэг их тийм би бол мэдэрч байгаагүй. За одоо чийж гайгүй л байгаа юм. Тэгтээ тэгэл бас ам гаралтгүй л дээ. Би бол одоо чи харж байгаа үстэй. Одоо би ингээд хүзүүндээ сахиустай явдаг. Тэгээ одоо энэ сахиустайгаа би одоо 18 настайгаас хойш гэдэг чи одоо бараг 40 жил явж байна. Тэрээс хүзүүнээс салгаагүй. Усанд орохдоо салгадаг. Ягаад ч юм тэгэл за одоо чи нэг оюутан болол хол газар явлаа чи энэгээр хамгаалтын шүүгээл ингэсэн. Тэгээд би гадагшаа олон жил гадаад амьдрахтаа салгаагүй. Тэгэл явдаг. Тэгээд бас нөө бугуунд чулуун одоо юутай явдаг шүү дээ би чинь. Чулуу ярих юутай
буувчтай явдаг. Тэгээ чулуу бол яг үдэ 3 сар болоод ер нь тэр юу бол чулуу бол 3 сар ингээд тасралтгүй зүгээр эзнийхээ энергийг авд юм гэлээ. Тэгээ тэр нэг ногоолон писүү чулуу тэр ман эднэр бол эзнийг хамгаалдаг. Тэгээд чулуу энэ юу сахиус эднэр бол яг санаад байгаа тэр юм уу нэг юм хамгаалт болдог болов гэж би өөртөө зүгээр тэгж бодож явдیں۔ Мэдхгүй юм да. Ямар ч сан би бол өөрөө өөртөө тэгж нэг жоохон ч гэсэн өөрийгөө хамгаалж байгаа л гэж бодод шүү дээ. Нөгөө нэг өөрийн бодол өөртөө зөв. Тий, өөрийн бодол өөртөө зөв юм да. За ингээд өнөөдрийн манай бидэнд тохиолдсон аимшигч явдлууд нэвтрүүлгийн парт номер 9 орлоо. За тэгээд та бүгдэд бас тохиолдож байсан аимшигтай явдлууд, сэтгэл цэрдгэлгэм ийм зүйлүүд байвал манай UBM радио 89.3 гэсэн пэйж хуудас байгаа. Англиар UBM тэгээд дундуураа зураас та 89.3 гингүүт гараад ирж байгаа. Тэгээд манай пэйж хуудас руу та бүгд маань өөрөд тохиолдсон явдлуудаа түүхүүдээ бичих юм бол манай энэ эфирээр бид нар сайхан яриад хэлээд өгнө. За ингээд эфирт хөтлөгчөөр Шилтэй Багийн буюу Батбаяр мөн хөөрхөн намууна найруулагчаар манай Ууган Баяр найруулагч маань ажиллаа да. За баярлалаа. За баярлалаа.